Гэр ингээд хос хэлээр ярихаар олон хэлээр ярихаар сэтгхүйд аягүй нөлөөлт юм байна шүү дээ. Сэтгхүйг нь уян хатан болгоод юм байна. Тэр ой тогтоолтыг нь сайжруулт юм байна гэсэн судалгааны үр дүнгуудыг гаргаад ирсэн чинь тухайн үеийн нийгэм бас тэр үр дүн хүлээн зөвшөөрөөд ийм даваа талууд байдаг юм байна гэдэг. Хос хэлээр ярьсан тохиолдолд бол буюу монгол хэлээр яриад тэрнийхээ хажуугаар ахаад англи хэлээр яриад энэ хоёр хос хэлийг хоёуланг нь хослуулсан тохиолдолд ийм практик ажил бодлоодаас гадна сэтгэлгээнд нь ийм одоо эрг нөлөө гардаг юм байна гэдгийг одоо баталсан. За сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй манай сонсё суралцъя подкастын маань за 6 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид нар Хүмүүлийн ухааны их сургуулийн дэргэд энэхүү подкаст хийдэг учраас ер нь манай нэвтрүүлэгт оролцож байгаа ихэнх одоо зочид маань голдуу Хүмүүлийн ухааны их сургуулийн багш нар байгааг бас та бүгд анзаарсан бах. За бид нар бол багш нарыг бас одоогоор төвөр одоо болгож оруулаад та бүгдийн бас мэдлэг мэдээлэлт хэрэгтэй зарим нэг юм шин сонирхолтой судалгааны ажил, эрдэм шинжилгээний диссертац гэдэг бид нар бол нөгөө нийгэмдээ бол ингээд эрдэм шинжилгээхээр айгуу тийм уйтгартай юм шиг, явцсуу юм шиг ойлгодог байсан бол бас яг энэний гой сонирхолтой содон шинэлэг юм байдлаар та бүхэндээ хүрэхээр бас энэ цуврал подкастыг хийж байгаа байлаа. За энэ удаагийн сонсож суралцсан подкастын маань ээлж дугаарт за гадаад хэлний техникийн багш англи хэлний уучлаарай англи хэлний техникийн багш Нямсүрэн доктор маань за оролцож байна. За багштай өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За тэгээ. За юу манай подкаст багш маань одоо анх удаа орж байгаа учраас эхлээд өөрийгөө нэг бяцхан танилцуулахгүй юу? За тэгье. За намайг Нямсүрэн гэдэг. Би Хүмүүлийн ухааны сургуулийн англи хэлний тэнхимд одоо англи багшаар ажиллаж байна. За энэ сургуульдаа нэг 10 гаруй жил англи хэл заагаад за ингээд байж байгаа багш байна. За таны за багштай бол хамтыг ангид докторт сурч ирсэн. Би бол байрнаас нэг сөөмч хөдлөөх баг. Багш маань доктор аваад дуусцсан одоо маш мундаг сууж байгаа. За таны судалгааны сэдвээр энэ тавтаар ярилцсан л да өнөөдөр сэдв бол ойлгомжтой. Гэхдээ би таны судалгааныг бол анх харчаад би бол энэ хэл шинжилгээ судалгаа гэж үзсэн. Тэ ер нь бол гадаад хэл сурах шаардлага гэх нэг юм хэл шинжилэл хэл сурах судалгаа дипломын болов гэсэн чинь сүүлдээ бүр невролог, тархи судлал, тархины юм гэхээр бүр сүүлдээ энэ бол одоо бас давхар одоо сэтгэл зүйн одоо тийм судалгаа юм байна гэж бас гайхсан. Тэгэхээр та одоо яг өөрийнхөө хийсэн судалгааны ажилтайгаа нэг богинохон танилцуулга. За тийм сүүлийн үед ер нь нөгөө салбар дундын судалгаа нэг хэрчмтэй хөгжиж байна. Дан одоо нөгөө нэг салбар биш олон салбарыг нийлүү салбар дундын судалгаа хийх одоо энэ чиг хандлага бол нэлээд хэрчмтэй явсан. Үүнтэй уялдаад одоо өөрийн жилдгээр одоо бидний судалгаа бол хэл шинжиллийн одоо сэтгэл судлалын энэ хоёр шинжилгээ хоорондын ийм салбар судлалын дундын судалгаа юм байна. Тэгэхээр одоо нөгөө гадаад хэл хүний сэтгэлгээ нөлөөлнө гэдэг нь маань сэтгэлгээ гэхэр нөгөө яг психологийн сэтгэл судлалын асуудал болж байгаа. Тэгэхээр одоо энэ салбар дундын судалгааг хийж одоо үзлээ. Тэгээд судалгааны дүнгээ одоо товчхон танилцуулах юм бол одоо нөгөө хэлнийхээ хажуугаар төрөл хэлнийхээ хажуугаар одоо гадаад хэл сурж эзэмшээд хос хэлээр хослуулан одоо харилцах нь хүний сэтгэхүйд сэтгэлгээнд одоо эрг нөлөө үзүүлдэг юм байна гэсэн ийм ерөнхий үр дүн гарсан. Тий. Тэгэхээр ер нь бол үндсэндээ дипломын ажил бол хүнд хэл сурах нь нэмэртэй их зөв гэж баг хүмүүжлийн хэлбэр юм шүү. Тий одоо нөгөө бидний мэдэх одоо хүн болгоны мэдэх нөгөө практик ажил бодуудаас гадна дахиад бидний энэ нөгөө сэтгэхүйд тэ сэтгэн бодох процесст энэнд бас одоо эрг нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг одоо шинжлэх ухааны талаас нь бас гаргаж ирсэн. Тий ийм ажил бол. Тэгэхээр хэл сурах нь хүний сэтгэхүйд эрг нөлөө үзүүлдэг гэдэг. Тэгэхээр нөгөө бид нар ер нь гадаад хэлийг сурах одоо шууд л хүнд асуулт руу орж штэ энэ үндсэн тоо тийм. Гадаад хэлийг сурах яг хэрэгцээ шаардлага. Магадгүй энийг бол хүмүүс тайлбарлахдаа даяарчлаа. За бид нар мэдээллийн хүсвэрийг болохын тулд олон хэлтэй байх шаардлагатай гэж нэг юм нийгмийн нийтлэг ойлгохтой байгаа. Тэгвэл гадаад хэл сурахын хэрэгцээ шаардлага одоо яг судлаачийн өнцгөөс юм нийгмийн нийтлэг бус талаас та нэг гоё тайлбарлаж өгч болох уу? За тэгье. Тэгэхээр одоо өөрийн хэлдгээр одоо хүн бүхэн л одоо энэ гадаад эзэмсхийн одоо практикс бодлыг мэдсэн учраас ойлгосон учраас одоо хүн болон гадаад хэл сурах гал англи сурах гал те энэ хэрэгцээ шаардлага бол одоо бидний гадаад хэл англи хэл бол одоо бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчлоо те AI2 болж жишээлбэл тэгэхээр нөгөө талаас нь биднэрт тэгвэл бидний нөгөө энэ сэтгэн бодох энэ процесст те энэ сэтгэлгээний сэтгэхүйд одоо ямар нэгэн нөлөө үзүүлж гэнэ үү гэдгийг бид нэр одоо судлаад үзэнгүүт бидний нөгөө сэтгэн бодох процесс сэтгэхүйд мань эргээр нөлөөлт юм байна. Энэ одоо практик амьдрал дээр яаж илэрдэг вэ гэхээр нөгөө одоо асуулт олон талаас нь хандах шинэ орчинд
одоо тасан цогцох те танил бус орчинд одоо ажиллах чадвар, олон соёлын ийм мэдлэгтэй болох, соёлын ялгаатай байдал, соёлын олон талт байдал одоо нээлттэй эерэг хандах гэх мэт одоо ийм одоо ач тус бас давхар байна гэдэг. Ийм учраас нөгөө гадаадлын эзэмших нь бас одоо зайлшгүй шаардлага үүсэж байна гэдгийг нөгөө шинжилгээ ухааны талаас нь бас харуул ийм даваа тал бас гарч ирж байгаа. Тэгэхээр хэл сайн сурах нь соёлыг ойлгоход хэрэгтэй. Тий, соёлын олон талт байдал, соёлын ялгаатай байдал тий. Одоо энэ хүүхний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх тий. Одоо нийгэм чинь нөгөө ингээд олон өөр одоо зүйлээс бүрдэж шүү дээ ялгаатай байдал. Үнийг одоо олон ялгаатай байдал зэрэгцэн оршиж байна гэдгийг хүлээн зөвшөөрч түүнд эерэг хандах тий. Гэх мэт ийм одоо даваа тал бас давхар байна гэдгийг л харуулж байгаа. Тийм байна. За тэгтэл одоо Монголд нэг ийм асуудал байгаа. Дээр нэг фэйсбүүкээр бүүм хэлээ. За юу байсан гэсэн боловсролын яамны сайт хэлэхдээ одоо хүүхдийг бага наснаас нь хэл сургуул илүү зүгээр гэсэн нэг юм яриад байсан Тэгсэн. Тийм. Энэ бол одоо үндсэндээ Монголыг бол одоо бөмбөг тасалсан үйл явдал болсон. Тий. Бага ангиас хэл сурах буруу гэсэн нэг юм ойлголт орж ирээд байна. Зарим хүмүүс юу гэж тайлбарлаж ирсэн гэхээр энэ хэл сурна гэдэг чинь одоо хүүхдүүдийг бага ангиас нь монгол хэлтэй болгочоод монгол хүнийг бүрдүүлчихэд монгол гэдэг юм физиологийг бий болгосныхон дараа гадаад хэл сурвал илүү хэрэгтэй юм биш үү гэсэн нэг юм хэлцээ нийгэмдэр нэлээ өрнөсөн. За яг хүмүүс бол хоёр хуваагдаад л бие биелүүгээл дайрч байгаа юм да. Ингэж болохгүй гэх тийм. Тэгэхээр нөгөө энэчнээс нэг юм сонирхолтой. Би очсон юм үндэ мэдээ ямар өсчихсэн юу гэхээр яг хэлийг хэдэн наснаас сурвал илүү зөв бай. Яг энэ одоо тэр бага ангиас сурах нь зүгээр юм уу? Эсвэл үнэхээр нөгөө нэг хэсэг бүлэг хүмүүс яриад байгаа хүн болж төлөвшөөд монгол хэлээ мангаргуй сурсны дараа гадаад хэл сурах нь зөв юм уу? Тийм яг энэ дээр одоо яг шинжлэх ухаанч хариулт талаас тайлбарлавал тийм. За тий. Одоо бол нөгөө бид нэр өөрсдөө нийгэм бол ингээд хоёр хогчод байгаа тухайн үед бол одоо ёстой өөр шилдэг бүүн болж исэн тий. Тэгээд хүмүүс бол одоо өөрийнхөө мэдлэг тулгуурлаад нөгөө хажуу үзэх хэвээр эсвэл одоо эрт үзэх хэвээр гэл ингээл хуваагдаад байна тий. Тэгэхээр одоо эвгүнийг бол нөгөө шинжлэх ухааны судалгаан дээр одоо суурилж шийдвэр гаргах хэвээр л да тий. Тэгэхээр энэ бол нөгөө гадны улс оронд бол хязгаарны одоо энэ асуудал шийдэгдээд тэгээ цаашаа ажил хэрэг болоод явж байна л да тий. Одоо нөгөө барууны улс орнуудад бол энэ Европын улс орнуудад англи хэлийг жишээлбэл нэгдүгээр ангиас нь үзээд одоо эхэлдэг энэ Норвег, Финланд, Шведүүд тий. Европын ихэнх орнуудад. Азад бол жишээлбэл одоо Япон, Солонгос, Вьетнам тий. Хятадын зарим хэсэгт бол одоо 3 дугаар ангиас нь үзэж байна. Хувийн сургууль бол 1 дугаар ангиасаа тий. За тэгээ одоо нөгөө манай өмнөх сайд бол одоо ингээд багаас нь үзнэ 3 дугаар ангиас үзнэ гэдэг ажлыг эхлүүлээд 23 оны 7 сард нөгөө энэ боловсролын ерөнхий хуулиар англи хэлийг одоо үндсэн гадаад хэл байна гэж заагдсан. Үүнтэй уялдаатайгаар одоо англи хэлийг 3 дугаар ангиас заана гэдэг тий. Одоо манай боловсролын одоо байгаа Наранбаяр сайд бол юуныг ажил хэрэг болгоод явж байгаа. Одоо 5 6 дугаар ангид байгаа суралцагчд бол нөгөө английн пэсн хөтөлбөрийг оруулж ирээд туршилтаар 100 сургууль дээр явж байна. Нэг 50 сургууль дээр бол туршилтаар одоо 3 дугаар ангиас нь зааж эхэлж байгаа тий. Тэгэхээр одоо дараагийн хичээлийн жилээс бол одоо улс орон даяар сургуулиуд 3 дугаар ангиас зааж эхлэх гэж байна. Тэгэхээр энэ бол одоо бас тодорхой судалгаа шинжилгээг удаан хийж тэр шинжлэх ухааны одоо судалгаа шинжилгээг үндэслэж ингэж гаргасан үр дүн байгаа. Мөн одоо бидний нэг хэдэн жилийн өмнө хийжсэн манай сургуулийн одоо тарих судлалын лабораторид хийсэн энэ судалгааны үр дүнгээс харахад одоо бага наснаас нь бас гадаад хэл сурвал нөгөө хэлийг нь тухайн одоо англи хэлээ сайн сурж эзэмшихээс гадна давхар нөгөө сэтгэхүйд нь бас эерэг нөлөө үзүүлдэг юм байна гэсэн ийм үр дүн гарсан. Тэгэхээр бид нар бол одоо тэр гадна дотны судалгааны үр дүн, өөрсдийнхөө судалгааны үр дүн одоо үндэслээд юу гэж хэлэх гэдэг нь тэгэхээр гадаад хэлийг бол бага наснаас нь заах хэрэгтэй юм байна. Ингэж тухайн хэлээ сайн сурах юм байна. Түүнээс гадна бас сэтгэлгээнд нь давхар одоо эерэг нөлөөнүүд үүсдэг юм байна гэд. Тэгэхээр бид бол үүнийг одоо яг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэж гарах хэрэгтэй л дээ. Тэгээ үүнийг дагаад нөгөө талд нь мэдээж одоо хүмүүс бас ярьж байгаа. За тэгвэл нөгөө монгол сэтгэлгээч алга болно тий. Монгол хэлчээ хайчих юм бэ гэсэг нь одоо нөгөө англиар сэтгэдэг барууны ийм хүмүүс болчих гээд байна. Цаашлаад энэ хэлчээ устдаад үндэстэн ч алга болох гээд байна гэх тий. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр нөгөө хосолны боловсролыг л айгүй бодлогыг сайн хэрэгжүүлж хосны боловсролыг л одоо тэнцвэртэй авчих ёстой. Тэгэхээр бид нөгөө гадаад хэлийг ингээд багаас нь бид нар одоо хүүхдүүд одоо манай хүүхдүүд л жишээлбэл багасаа л одоо утас зурагтаар үзэж байгаа контент нь англи хэлээр тэгэл сургууль соёлтой сургуульд англиар сураал яваад байна шүү дээ. Тэгэхээр бид нар түүнийг ингэж нөгөө хаан боох биш тий. Одоо чинь 5 дугаар ангиас үзнэ. Тэрнээс өмнө англи хэл үзэж болохгүй гэдэг ингээд хааж боох биш. Бид нар англи хэллийг үзэж байгаа бол хажуугаар нь монгол хэлээ бас сахаад давхар нөгөө яаж
хэрэглэх боломжийг бүрдүүлэх те хоёр хэлээ ингээд хоёулангийн тэнцвэртэйгээр хэлээ төлхөө ашиглах тэр талаас нь л одоо бид нэр сайн ажиллах хэрэгтэй л да. Тэгээд одоо бол нөгөө Монгол Улсын их сургууль дээр нэг Монгол хэл шинжилгээ 8 багц төсөл хэрэгжиж эхлэх гэж байна. Энд болохоор нөгөө энэ төслийн хүрээнд жишээлбэл нөгөө бага насны хүүхдэд зориулсан зурагт тайлбар тойл тий Монголны тайлбар тойл эднэрийг ингээд гаргана гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм ажил бол ингээд одоо яг хийгдэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ мэтчлэн бид нөгөө Монгол хэлээ яаж одоо бас давхар сайн заах вэ тий хүүхдүүдэд яаж хэрэглүүлэх вэ гэдэг талаас нь нөгөө талаас аав ээж нь бас нөгөө хүүхдүүдэд англи хэл сурахаа хажуугаар монгол хэлээр харьцдаг тий гэр бүлдээ жишээлбэл одоо монголоор сайн ярьдаг. Ингэж нөгөө хоёр хэлийг хослуулж ижил бид нөгөө нэгдүгээрт өөрийнхөө хэл соёл үнэ зүйлээ авч үлдэнэ. Нөгөө талаасаа бид нөгөө олон улсын түвшний иргэн болно шүү дээ тий. Нөгөө дэлхийд хөл нийлүүлж явна шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг хоёулын гэлэн тэнцвэртэй авч явах юм бол нөгөө сая миний ярьсан одоо энэ практик талаасаа гадна хоёр хэлийг хоёулангийн зэрэг хэрэглэнэ гэдэг чинь бидний энэ оюун ухааны сэтгүйд болж байгаа процессд бас эрг нөлөө үзүүлдэг юм аа гэсэн давхар ажил бодол гараад ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ бол гадна улс орнуудад энэ чиглэлийн судалгаа бол нэлээд хийцэн үр дүнгууд ингээ батлагдсан. Манай улсад бол одоо ингээ энэ чиглэлийн судалгаа эхлэлээ тавиад явж байгаа. За тэгэхээр нөгөө таны сая хийснийг ярих бодохоор нөгөө яг л манай дүүл нүдэн тагдаг санаад ороод дандаа тийм. Бага ангид бага байхаас эхлээд тэр чи одоо баг ютубер хэлд орсон хөх тахгүй юусоо. Одоо нөгөө аав ээж нар нэг тэгдэгтэй хүүхдүүд ингээд жоохон өмөлөх гээд байгаа дэрэнгүүд нь гар утсаа өгөөд аргалчдаг. Нөгөө янз бүрийн нөгөө хүүхдийн контентууд үзэж байгаа л. Тэгээ нөгөө тэн дээр чинь үндсэндээ уцтай л их харьцаад байна гэсэн үг шүү дээ. Монголоор ер нь их ярихгүй. Yes no гэтэйг. Тэгэл ерөөсөө юм болвол hear me now энэ гэдэл. Come on энэ гэдэл. Тэгж яриад байдаг болч та. Тэгэхээр яг энийг харсан манай Ахмад үеийнхаа энэ бол одоо ерөөсөө Монгол соёл энэ хүүхдэд алга байлга. Тийм. Тэгэхээр нөгөө энэ хүүхд бол одоо ерөөсөө монголоос ч бүр ярьж чадахгүй мөртлөө одоо ингээд yes no-гөр ярьж шилд орж. Тийм. Энэ хүүхдийг одоо яах вэ тэр ялгаа тийм. Чи одоо яг тэр настай хүний өнцгөөс харахад л энэ бол сүрэл шил харагдаад байгаа юм л та тийм. Гэтэл түрүүн таны хэлсэн дээр ингээд бодоод үзэхээр эн чинь баг давуу тал болж байгаа юм шүү дээ. Тийм. Тэр сэтгэн бодох амьдралыг харах үндэс ер нь бол одоо баг явж ирээдүйд надаасаа илүү хилтэл хүн гарч ирэх гээд байгаа шүү одоо. Тэгэхээр нөгөө нэг одоо яг энэ магадгүй хүмүүс юм яг сонсох хүсэж байгаа зүйл багтаа хос хилтэй болох багасаа олон ил сурах энэ яг сул тал нь юунд байдгийг давуу тал нь юунд байдгийг бид нар бол ер нь ихэнхдээ сул талыг мэднэ. Ягаад гэх юм бол нийгэм ярихтаа чи хоёр хилтэй байх юм бол юм сайн сурна мурна гэтэр яриад байдаг. Энийг дагаа сул тал гэж бас байт юм биш. Тий. Энэ чиглэлийн судалгаа бол Америкт одоо чинь 1970-аад оноос ер нь яг хийж эхэлсэн байхгүй энэ чиглэлийн судалгаа. Тэгээ тухайн үед бол юу гэжсэн гэхээр тухайн эрдэмтэд нөгөө хоёр бол олон хэлээр ярихаар хооронд нь хольж хутгаад төөрөгддөг юм байна. Тэгээд эхлэнгүүд хүний дагаад энэ бодож байгаа сэтгэж байгаа чинь ингээд муудд юм байна тий. Аль нь ч биш бол хоцордог юм байна гэсэн нэг тийм үзэл гарч ирээд. За тэгсэн чинь энэ салбарын одоо яг голлох эрдэмт энэ Элен Биалэштиг гэж эрдэмтэн одоо 90-ад оны үеэс одоо яг судалгаагаа ингээд эрчимтэй хийгээд ирсэн чинь нөгөө өмнөх үр дүнгуудыг няцаахад эхэлсэн. Тэгэхээр ингээд хос хэлээр ярихаар олон хэлээр ярихаар сэтгхүйд аягүй нөлөөлт юм байна шүү дээ. Сэтгхүйг нь уян хатан болгоод юм байна. Тэр ой тогтоолтыг сайжруулт юм байна гэсэн судалгааны үр дүнгуудыг гаргаад ирсэн чинь тухайн үеийн нийгэм бас тэр үр дүн хүлээн зөвшөөрөөд ийм даваа талууд байдаг юм байна гэд. Зарим эрдэмтэд бол одоо сул тал нь юу ажиллах вэ гэхээр аль нэг хэлнийх нь нөгөө үсгийн сан нь хязгаарлагдмал болдог гэсэн сул тал энэ дээр хийсэн тийм одоо судалгааны ажлууд бас байдаг. Тэгэхээр нөгөө хос хэлээр ярих, олон хэлээр ярихаар одоо нэг үгсийн санг нь жоохон хязгаарлагдмал болох тийм сул тал бол бас үүсч болно. Тий. Нөгөө төгөр бол одоо эрэг талууд бол одоо бас нэлээ их байгаа тий. Тэгэхээр дөрөвний нөгөө танай дүү дээр жишээ хаваад ярихад нөгөө манай эцэг эхчүүд бас нөгөө хид гадаад талыг англи хэлээр тангаар нь одоо сурах гад үзээд байна л да тий. Монгол хэлээ ингээд түр хошин тавьчаад англи хэл сурвал одоо нөгөө дэлхийн ертөнцийн хөл нийлүүлж шалгаал тий. Илүү одоо нэг ухаантай болох гэдэг нь гэж үзээд байна шүү дээ. Тэр үүднээсээ нөгөө одоо гэр бүлдээ чи англиар ярьдаг, явж байгаа сургууль чи англиар ярьдаг тий. Ингээд эхлэнгүүд нөгөө хүүхэд маань нэг гэлтэн болоод өөрчиж байгаа гэсэн үг. Нөгөө монгол хэлээр ярихгүй болохоор тий. Нөгөө монгол хэлээ англиар сольж ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг ингээ харахаар хос хэлтэн биш нэг гэлтэн болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүд бидний судалгаа юу гэсэн мөрөө бидний өмнөх судалгаа болоо одоо энэ удаагийн судалгаа юу гэж үзээд байгаа гэхээр хос хэлээр ярьсан тохиолдолд буюу монгол хэлээр яриад тэрнийхээ хажуугаар ахаад англиар яриад энэ хоёр хос хэлийг хоёуланг нь хослуулсан тохиолдолд ийм
практик ажлуудаас гадна сэтгэлгээнд нь ийм одоо эрг нөлөө гардаг юм байна гэдгийг одоо баталсан. Тэрнээс дан ганц англиар яриад байвал тэгдгээ гэж үзээгүй гэсэн. Тэгэхээр нөгөө нэг манай эцэгчүүд бол жоохон хит туушраад ганцхан англи хэл үзүүл одоо англиар яриад хүүхдээ ганцхан англитэй болгож өсгөх нь бол бас жоохон өрөсгөл. Тий. Тэгэхээр нөгөө одоо бидний одоо судалгааны үр дүн бол бас дан ганц англиар ярьдаг хүүхдээр бас илэрхүүгүй гэдэг үл эргэлзээт тий. Тэг яг бол хөсөлтөө байж ижил тийм болж байна гэдгийг харуулж байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр одоо манай эцэгчүүд манайх юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр төрлөх хэлээ бид нар сурах хэрэгтэй байхгүй юу. Энэ төрлөх хэл гэдэг чинь бидний нөгөө өн өртний түүх соёл уламжлал бүх юмыг одоо хүртэл тээж ирсэн тий. Бид нэр ерөнхийдөө нөгөө монгол хүн болол төрсөн л бол бид нар чинь энэ соёлын үеийг тээгч болчдөг шүү дээ. Тэгэхээр би ингээд дангаараа жишээлбэл нэмсэр гэдэг хүн өөрөө ингээд амиа аваад амьдарч байгаа л амьдрах биш тий. Энэ чинь монгол өв соёл, монгол хэлний нүр зүйлийг тээгч болж байгаа. Тэгээ энийгээ дараагийнхаа үед одоо уламжлуулах, өвлүүлэх, хадгалуулах юм үндсэн үүргийг хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үүргээ бид нар бол тээж явах хэрэгтэй. Монгол хүн болсон л бол хажуугаар нь бид нэр тэр гадаад хэл сурж иж дэлхийн нийтдээ чинь тий хөл нийлүүлж ингэж хөгжиж явахгүй бол юмдээ ганцаар үлдэх гэдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг ингэж л одоо энэ хоёрыг хослуулж явах хэрэгтэй л гэсэн санаа. За баярлалаа. Одоо их гоё хэсэг. За би бүр энэ таньсарыг би бүр энийг бүр маш их гайхсан. Хүн хэл сурах нь тархины үйл ажиллагаа болон одоо энэ тархины энэ сегмент дэх нөлөөлт юм байна гэдгийг таны цоцлолом дээр дурддаж байгаа шүү дээ. Би бол одоо юу амьдралтай юм бол нэг ч сонсож байгаагүй. Тий. Магадгүй одоо үзэгчд маань ч гэсэн одоо хэл сурахаар тарих хөгждөг энэ төр хэлэхээр одоо гайхах шүү дээ. Юу яриад байгаа юм бэ л гэж бодох байх тий. Тэгэхээр таны яг судалгаан дээр нэгээд байсан. Тэгэхээр нөгөө яг нейрофизиологийн үүднээс хэл сурах нь хүний тархины үйл ажиллагааны хөгжилд үнэхээр нөлөөлж чаддсан юм уу яг? Нөлөөлт юм бол яаж нөлөөлт юм бэ? Тий. Одоо хоёулаа сэдв үндсэндээ хазаалгаж шít хэл шинжлэх талаасаа биш одоо л үндсэндээ тарих судлах талаасаа. Тий. Жаахан тарихтай холбох гэж үзье тий. Тий. Бид нар ч одоо нөгөө мэдээллийг энэ 5 мэдрэхүүгээрээ дамжуулж хүлээж аваад одоо захын мэдрэлийн системээр гэсэн үг тий. Тэгээд төв мэдрэлийн систем буюу тарих руугаа дамжуулж байна л да. Тэгэхээр зэрэг тархинд одоо энэ хэлтэй холбоотой хоёр том төвөд байна. Би одоо яг хэлтэй холбоотой хэсгийг нь л яриа тий. Тэгэхээр бидний энэ хэлтэй холбоотой юмнууд бидний зүүн тархинд болдог байхгүй. Зүүн тарих энэ хэлтэй холбоотой мэдээлэл боловсруулдаг гэсэн. Тэгэхээр бидний зүүн тархинд одоо Брокагийн төв, Wernicke-ийн төв гэсэн хоёр төв байна л да. Wernicke-ийн төвөөр бид нар жишээлбэл мэдээллийг сонсоод, уншаад, хүлээж авч ойлгох тэр процесс бол одоо бидний Wernicke-ийн төв буюу энэ чихний энэ дэхийн талд байгаа энд бол байна. Дараа нь Брокагийн төв гэдэг бол одоо энэ тухны хажуудлал буюу чамархан хэсэгтэй. Тэгэхээр Брокагийн төв бол нөгөө мэдээллийг боловсруулаад буцааж илэрхийлэх энэ үйл явцыг хариуцдаг нэг ийм хоёр үндсэн төв байна. Тэгээд энэ хоёр төв маань бол одоо нөгөө arcuate fasciculus гэдэг мэдрэлийн замаар хоорондоо холбогдож байна. Ингээд бидний нөгөө хэлтэй холбоотой мэдээлэл бол бидний зүүн тархинд энэ хоёр төв дээр боловсрож байгаа. За тэгээд бид нар нөгөө цаашлаад одоо гадаад сурах юм бол бидний энэ сэтгхүйд нөлөөлж яах гэдэг. Тэр сэтгхүй хаана болдог вэ гэхээр бидний энэ яг тухны арын хэсэг те сэтгхүй үйл ажиллагааны дээд төв гэдэг нь л да. Тэнд одоо тэр өрнөдөг одоо нөгөө байршил талаас локализац талаас нь харах юм бол тэнд одоо жишээлбэл нөгөө бидний логик уялдаа холбоог гаргах, учир шалтгааныг тунгаан бодох те асуудлыг шийдвэрлэх гэдэг ийм нөгөө нарийн сэтгэн бодох энэ процессыг бидний энэ тухны арын хэсэгт энд болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө гадаад хэл сурангууд яадаг вэ гэхээр зэрэг энэ сэтгхийн энэ төв дээр чинь бас өөрчлөлт орд юм байна тий. Одоо эерэг нөлөө бий болдго юм. Тэр амьдрал дээр яаж биднэрт мэдэгддгийг харагддгийг ихлээр нөгөө асуудлыг олон талаас нь хардаг. Аливаа зүйлийг наантай цаантай үздэг тий. Уян хатан ханддаг. Тэр танил бос орчинд хялбар тасан цогцдог гэх мэт ийм одоо нөгөө бидний зөөлөн ур чадвар гэдэг одоо яриад байгаа. Эднэрээр илэрдэг байгаа байхгүй. За түүнээс гадна нөгөө бидний тархич нь одоо нэг 100 гаруй тэрбум ийм нейрон буюу мэдрэлийн хэсээс бүрдээд байна л. Тэгэхээр нөгөө бидний мэдээллийг хүлээж авангууд тэр мэдрэлийн хэсүүд чинь хоорондоо дамжуулж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө хоорондоо маш тийм хүчтэй багтаа цахилгаан гүйдлээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нейронууд нь хэл сайн сурах суусан мэдээллийг нөгөө 2-3 сугаар хүлээж аваад байна шүү дээ. Тэгэх тусам нөгөө нейронуудын хоорондын холбоос илүү сайжирна гэсэн. Үндсэндээ энэ юу вэ гэхээр мэдрэлийн хэсүүд байна яг аалзны тор шиг бидний тархинд хоорондоо ингээд хэрсэн зах хязгаар нь мэддэхгүй ийм олон яг л аалзны тор шиг юм хэрсэн зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр мэдээллийг тэр нейрон маань хүлээж аваад цааш нь дамжуулаад тэгэхээр
бидний гадаад хэл сураад мэдээллийг илүү эзэмших тусам нөгөө холбоосууд илүү батчихж байгаа. Нөгөө холбоосууд илүү нэмэгдэж байгаа гэсэн. Харин тэр холбоос нь салах юм уу мэдээлэл дамжихгүй байхыг бид нэр одоо марталт гэдэг шүү дээ. Юм мартаа санаат гэсэн үг тийм. Тэгэхээр нөгөө гадаад хэл сурангууд бидний тэр нөгөө нейронуудын хоорондын холбоос илүү бэхжиж байна гэсэн. Түүнийг дагаад бидний энэ тархинд одоо чихний цаана энэ лимбик систем гэж байна. Тэгэхээр лимбик систем дотор бол нөгөө хиппокампус гэдэг нэг юм бүс байх. Тэгэхээр тэн дээр бидний нөгөө ой тогтоолт хөвчлэн тэнд болдог. Тэгэхээр нөгөө гадаад хэл сурах юм бол бидний нөгөө урт хугацааны ой тогтоолт нь илүү бас сайжирдаг юм байна гэсэн үр дүнг энэ гадны судалгаанууд гаргасан. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хэл сурах процесс бол одоо тархинд нэг ийм эерэг нөлөөнүүдийг бас бий болгодог юм л та. Тэгэхээр хэл сурахаар тархинд бараг фитнес маягийн болох шүү дээ тий. Маш мундаг одоо ухаантай болно. Одоо самар идэхээр биш хэл сурахаар ухаантай болно гэдэг шүү дээ. Таны нөгөө нейронууд ингээд бэхжээд ирэхээр богино хугацааны ой тогтоолт бараг сайжраад, урт хугацааны ой тогтоолт сайжраад юм бараг юм мартахгүй байна. Хичүү сайшаа зүгээр нөгөө нэг маш сайн зүйлийг ухаж ойлгодог. Тий, ухаж ойлгодог. Учир начрыг нь олдог тийм байна. Логс өө чинь юу бараг чи ухаантай болыг гэвэл хэл сур хичээл бараг болох юм биш. Тэр нөгөө гадаад хэл одоо нөгөө бид нар нэг юм сэтгэхүй гэдэг нэг зүйлийг бас таны дипломд харагдаад байна. Сэтгэхүй. Таны нэг өгүүлбэрээр тайлбарлаад өгч. Сэтгэхүй чи юу юм бэ? За сэтгэхүй бол нэг өгүүлбэрээр бас тайлбарлаж болохгүй. Хоёр өгүүлбэр. Нарийн их нарийн. Тий. Сэтгэхүй бол одоо бидний нөгөө нэг танин мэдхийн процессын дээд ирэн бие үйл гэж ярьдаг байхгүй. Хэл сэтгэхүй хоёр бол хоорондоо нэгт холбоотой гэж. Хүн хэлээр дамжуулан одоо сэтгэдэг, сэтгэн бодоод буцаад хэлээр дамжуулж илэрхийлдэг гэж тий. Тэгэхээр зэрэг нөгөө сэтгэхүй чинь бол одоо нөгөө бидний хүлээж авсан мэдээллийг боловсруулдаг, тий ойлгодог, түүний учир мөн чанарыг таньж мэддэг, түүнд тулгуурлаж одоо нөгөө шийдвэр гаргадаг, асуудлыг шийддэг. Энэ бүх нарийн процессуудыг чи одоо сэтгэхүй гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хэл талаас харах юм бол нөгөө хүн хэлээр дамжуулан сэтгэдэг гэж. Хэлээр дамжуулан мэдээллийг хүлээж авч боловсруулдаг, хадгалдаг, хожим ахаа сэргийн сандаг тий. Тэгэхээр зэрэг ийм нарийн нийлмэл одоо процессыг л сэтгэхүй гэж үздэг юм. Тэгвэл хэл сурснаар сэтгэхүйд нөлөөллийн хувьд бол тий одоо тэгээ хэл сурснараа нөгөө бидний энэ сэтгэн бодох буюу нөгөө учир шалтгааныг тунгаан бодох асуудлыг олон талх. Одоо нөгөө critical thinking гэдэг байгаа буюу нөгөө асуудлыг нухацтай хардаг тий олон талаас нь хардаг. Энд чинь л одоо нөгөө бас нэг сэтгэхүй нэг хэлбэр биш шүү дээ тий. Тэгэхээр одоо энэнд нь л одоо эрг нөлөө үзүүлж байна л гэсэн санаа. Тэгвэл одоо би зүгээр хэл сурна гэдгийг өнөөдөр хүртэл юу гэж ойлгосон бэ гэхээр нэг юм англиар ярьдаг л тий ярьдаг л болохгүй үг ойлгодог жоохон ярилцдаг харилцаа үүсэх боломжтой өнгөж ойлгоод болчих чинь далдуураа бол амар том нөлөө байж том нөлөө тий яг гэвэл хэлийг бол өмнө нөгөө тусад нь авч судалдаг байсан бүтэц хэл шинжилгээ юм харьцуулсан түүх хэл шинжилгээд одоо бол нөгөө хүн төвтэй шинжилгээд хэл чинь хаанаас бий болд юм гэхээр энэ хүний сэтгэхүйт чинь энд чинь бий болоод байгаа байхгүй тий тэгэхээр нөгөө буцаад хүн хэл чинь хүнтэй холбоотой юм байна гэд хүнтэй нь хүний энэ оюун ухаан сэтгэлгээтэй нь холбож одоо эргэж судлаад байгаа байхгүй. Тэгэхээр хэл гэдэг бол дангаараа хэл биш. Дангаараа нэг ингээд англиар 2 3 үг хэлэх биш. Хэл сэтгэлгээ сэтгэхүй хоёр бол нэг юмны хоёр тал. Хэл сэтгэхүй хоёр бол нэгт хоорондоо уялдаатай. Тэгэхээр цаашлаад хэл сэтгэхүй соёл бол. Хэл сурж яах гэдэг бол дагаад соёлыг сурч яах гэсэн. Тэгээд дагаад сэтгэлгээнд суралцж яах л гэсэн үг тийм. Одоо ингээд монголчууд одоо бид нар бол англи хэл маш их сураад байна. Одоо хүүхдүүдийг англи хэл суудаг, англиний төрөл бүрийн секц дугуулсан. Секц дугуулгын зөөч сургалтын төвөд байгуулагдсан. Хуучин социализмын үед монголчууд бас орос хэлийг л их сурдаг байсан шүү дээ. Орос хэлийг сурдаг байсан, орос хэлд их дуртай байсан. Тэгэхээр зөвхөн төрөний хүртэл тав дээр ярьсан ярианда нэг бяцхан дүнэлт хийгээд үзэхэд өмнөх үеийнхэн маань орос хэлийг их үздэг байсан өөрөө орос соёлд илэгтэй байх нөлөөссөн юм шиг байна. Тэгвэл өмнөх үеийн тэр орос хэлийг их үзээд орос шүтээд яваад байдаг байсан. Одоогийн англи хэлийг үздэг байсан хоёрын сэтгүү ер нь адилхан баг тий. Одоо нөгөө өөр жилгээр оросод илэхтэй гэдэг шиг яг гэвэл нөгөө хэлээр дамжуулаад соёлыг нь сурцсан тий. Сэтгэлгээнд нь суралцсан тий. Тийм учраас нөгөө нэг илүү танил байгаа байхгүй. Тэгэхээр англи дээр жишээлбэл одоо нөгөө бас англи хэлээр дамжуулаад соёл сэтгэлгээнд давхар суралцаад байгаа тий. Тэгэхээр нөгөө энэрийн хооронд бол яг нэг айхтар ялгаа хийхээсээ илүүтэйгээр тий. Магадгүй нөгөө сэтгэхүй сэтгэлгээнд ямар нөлөө үзүүлж ийн гэвэл яг ойролцоо байж магадгүй л тий. Ер нь бол тий. Гэтэ би бол нөх өөр байна гэж бол нэг бодохгүй байна. Яг гэвэл ялгаагүй нөгөө
соёлтын суралцаа, сэтгэлгээнд суралцаал явж байгаа учраас тий бас сэтгэлгээнд эерэг нөлөө үзүүлэх байх тий. Надаас асуух нэг жижиг хөвгөлтэй асуулт байна л да. За бид нар нөгөө нэг одоо түрүүн ахаал системүүд орс хэлийг аягүй сурдаг байсан учраас монголчууд өнөөдрийн хүртэлх соёлд орс үгний нөлөө аягүй байгаад байдаг шүү дээ. Жишээлбэл театр, такси, масл, свичя, карьератор, аккумулятор гэдэг шиг. Одоо ер нь залуучууд ингэж их англи хэл үзэж байгаа нь ирээдүйн монгол хэл, магадгүй ирээдүйн монгол хэл. Англи үгээр баяжчих ч юм уу. Англи нэр томьёо монгол хэлний өргөн одоо хэрэглээнд нэвтрэх ч юм уу. Тиймэрхүү үйл явдал юу болох вэ? Яг уу одоо нөгөө технологитой холбоотой үг хэллэг бол одоо ингээд аль хэдийн ороод ирсэн тий. Ер нь бол яг уу ингээд нөгөө хэл бол өөр амьд зүйл байхгүй. Нийгэм яаж хөвсөн өөрчлөгдөж чинь, хүний сэтгэлгээ яаж өөрчлөгдөж чинь, түүний дагаад хэл ингээд өөрчлөгдөж идэг амьд зүйл. Тэгэхээр нөгөө хэл чинь ингээд нэгнээсээ үг хэллэг зээлдэг байхгүй юм. Тэгэхээр одоо нөгөө саяын хэлсэн үгнүүд чи одоо орсоос зээлж авсан үгнүүд байхгүй юу? Тий. Тэгэхээр зэрэг англинаас тийм зээлсэн үгнүүд бол бас технологитой холбоотой үгнүүд бас нэлээд орж ирсэн баг тий. Тэгэхээр цаашдаа яг орж иж магадгүй л тий. Тэгэхээр бид нар бол яг аль болох нөгөө тэр нэг одоо оруулж ирээд ингээд монгол хэлээ бас одоо хитрхи хатны хэлний нөлөөнд автуулахгүй тулд те бид нэр аль болох тэрийг орчуулад буулгаад өөрийнхөө хэлэнд нутагшуулаад тэгээд өөрийнхөө хэлээр түүнийг гоё хэрэглэхийн хажуугаар бас англиар нь хэрэглэх нь л зүйтэй те. Тэгэхгүй хэд нөгөө гадны хэлний нөлөөнд манай хэл автах юм бол бид нар чинь бас нөгөө цөөхөн хүн шүү дээ те. Тэгэхээр зэрэг энийг л бид нөгөө баланстай тэнцвэртэй хэрэглэх ийм одоо бодлогыг л бид нэр зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна. За манай нэвтрүүлгийн цаг бас дуусч байна. Тэгэхээр би танд сүүлийн одоо тэгэхээр өнөөдөр одоо саяны яриан дээр ингээд дүнээд үзэхэд бол хэл сурах нь бол соёлыг ойлгох, аливаа зүйлийг олон талаас харах. Мөн дээрээс нь ер нь амьдралд ч гэсэн маш их хэрэг болдог. Хэл сурвал бүр ухаантайч болно. Магадгүй тийм тархины сэтгэн бодох чадвар ч гэсэн энэ маань өөрөө эргээр нөлөөлдөг. Тийм гэдэг дүгнэлтэнд хүрч байна. За ер нь бол ингээд би зөв ойлгосон юм шиг ба тий. Тийш зөв ойлгосон байна тий. Тэгэхээр бас үзэгчид бас энийг сонссон дараа. За манай нэвтрүүлгийн цаг бас энэ өрөөд ингээд өндөрлж байна. За таны зүгээс өөр үзэгчдэд хандаж хэлэх одоо төгсгөлийн хэсэг. За тий. Ер нь бол нөгөө манай монголчууд чинь аян замд гарахдаа хос морьтой гардаг шүү дээ тий. Хөдөлгөөн морьтой гардаг. Тэгэхээр нөгөө тэр санаа явж байгаа. Бид нар энэ амьдралын их замд хос морьтой, хөдөлгөөн морьтой гарыг тэгжээж бид нар нөгөө илүү хол зам туулах юм байна. Илүү хим үзэж нүд тайлах юм байна л гэж байгаа тий. Тэгэхээр зэрэг тэр одоо гоё сайхан уламжлал одоо энэ орчин үедээ гоё шингээж цаашаага явъя л гэсэн санаа. За маш их баярлалаа. За ингээд манай сонсож суралцсан подкастын маань энэ удаагийн дугаарт Хүмүүлийн ухааны сургуулийн англи хэлний техникийн багш доктор Нямсүрэн багш маань оролцлоо. Багштай маш их баярлалаа. Багшийн цаашдын одоо эрдэмийн ажилд өндөр амжилт хүсье. За манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирж цаг зав гаргасан танд маш их баярлалаа. Энийг бол ер нь би бол баг энэ манай одоо нэвтрүүлгээр гарч байгаа сэдвүүдийг бол нүр бартам хэлдэг. Энэ бол ер нь Монголд нэг хэрэгжиж байгаагүй сэдвүүд. Ер нь хүмүүсийн нэг төдийлөн сайн мэдэхгүй байгаа зүйлийг бид гаргаж ирж байгаа учраас ер нь манай сэдвүүч гэсэн их баялаг, шинэлэг байдаг болов гэж хавтаа найддаг. За тэгэхээр бид нартай хамт бас энэ хугацаанд нэвтрүүлгийг маань сонссон үзэгч танд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа эргүүлцэлтэй баяртай.